За сайн байцгаана уу бүгдэнд нь өглөө өдөр орой минь миний сувгтаар болж 3 дахь бичлэг байгаа. Надаараа ярилцмаар байгаа аниме ч юм уу, манга, манхва, кино ч юм уу те байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ бас ингээд миний ярихдаа гаргаж байгаа алдаануудыг комент хэсэгт үлдээчих юм бол дараач илүү чанартай бичлэг оруулаа шүү. Тэгээ та нарын комент их чухал шүү. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгэд бичлэгэнд орцгоё. Миний парт 3-оор оруулж байгаа зүйл бол Умардын элтний домог гэх манганы парт 2 нэг шүү. За үзэгдэл төв тэнгэрлэгийн нэгдэлт нар мандж байгаагаар ихэлдэг байгаа. Манай сагийн нэгэн гэдэг үйл мэдээлэх газар чулуу газар болцоотой. Би ийм газарт хачин чулуу булаа сууж байх ч гэжтэй. Би бол хар сар тэнгэрийн бүлэгмийн тэнгэрийн зэргийг хүртсэн сарны шилдэг тагнуулчдын нэг цагийг яаж унахаараа ийм гэж ундаг байна амар бодсон. Одоо юу игээд байгаа юм бол новш гэж бодож сууждаг. Наадталтай манай эрдэмтэн гэл амар ядсан байдалтай. Тэгээ манай эрдэмтэн цаг хоёр бол тэ өнөөдрийн тгий дууслаа маргааш ийшээ явна шүү гэж цагийг хэлдэг. Сайн байлаа маргааш уулзъя гэж хоёр тийшээ хэлдэг. Гэсэн чи манай эрдэмтэн тэ урагшаага гарсан чи манай сумаа амар оногдсон. Амар бодлого шарч сууж байдаг. Тэгэл манай эрдэмтэн ч бол яагаад нурмаач гэсэн юм чи юм хүн биштэй гэж сумаа. Би түүний хүчтэй гэдэг юм мэднэ л дээ. Үнэхээр зүгээр гэж юу гэл. Манай эрдэмтэн амар юу энэ юу ярьж байгаа гэсэн амар гэдэг гайхсан байдлаар хараад л дээ. Юу чи хизээ түүнд ингэж гиснаа зовдөг тавьдаг болчихсон юм. Чи додуулаар байгаа галзуурч гисэн юм уу? Додуур санаад байгаа юм уу гэж амар асуудаг. Гэсэн чи манай те чимээ та нар түүнэр чадвар хэр их дийдэг юм. Ийм зүйл хэр их дийдгээс болж ийм зүйл болсон мэдтэй. Би зөв санаж байгаа бол бидэнтэй хамт байхдаа тэр ганцчуудаа бэлтгэл хийгээгүй ч тийм. Уурхан минь чи түүнийг бидэнтэй уулзахаас өмнө яаж амьдрах байсан мэддэггүй юм уу гэж. Тэр багасаа л хардасан зүүчийн амьдралд болсон. Хүний амьдрал хизээш дуусгүй. Хамгийн бэлт болон бэлтгэл байсан. Би тийм байсан ч тэр үүнийг төвчөж амьд гарахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэр дараагийн 7 жилд нь тэр өөргөө ууланд хорж улааны урлагт бэлтснээс өөр юу ч хийгээгүй. Тэр алдартай гэр бүл төрсөн болохоор азтай гэж юу? Түүний амьдрал агуу зүйлсээр дүүрэн байх уу? Гэж амар манай мантагийн талаар бүгдийн тайлбарлаж өгдөг байгаа манай сумяд. Тэгээд ингээд үзэгдэл манай сумья манай мантаа зодуулж байгаа сумья төсөөлт болдог байгаа. Манай мантаа те би сайн гэр бүл юу ч итгээгүй. Би сайхан гэр бүл юунд ч итгээгүй. Би хизээч баян байгаагүй. Бас хизээч би тухтай амьдраагүй. Амьдрал минь там шиг л байсан. Ганцхан өдөр амьд байхын тулд би бүхнээ зориулдаг байсан. Чи миний амьдралыг мэдгүй, би чиний амьдралыг мэдгүй гэж манай сумьяг зодж байгаагаар сумьяд бодолд ордог байна. Тэгээ мантаа те гэхдээ би тэглээгээд чи бусдын тэ үзээ ядаж чуулгай зэлгийг хийж амьдрах ёстой гэсэн үг биш гэж боддог байгаа манай сумья. Тэгэл манай сумья өстөө нэг тэр хин юм бэ? Тэр яагаад ийм хогийн амьдралаар амьдсан юм бэ гэж. Эрдэмтээс асуусан эрдэмт. Юу? Тэр мантааг агууд Умардын тэнгэр бүлгэмийн залгамжлал хийж идэх мэдхгүй гэж юу? Яасан мангар хог вэ? Гэлтсэн манай сумьятай дотроо. Чи тийм хүчтэй юм бол хурдан наанаас гараад новш минь гэж одоо үзэж манай эрдэмттэй. Түүнтэй ингэж удаа хамт байж байхад ихэнх хүн одоо мэдсэн байгаа даа гэл ингээд залгамжлагч юм тийм. Хүмүүст дотроо үгүй тэр үннийг мэдхгүй байсан дээр байх. Манай сумьяд эрдэмтэн тийм. Түүнд санаа зовоод байх өөрөө санаа зовоод байлгүй бэлтгэлээ сайн хий. Шилдэнд болохыг хичээ. Ингэж байж л чи түүнд тусалж чадна гэж хэлээл. Явдаг үзэгдэл одоо ингэ үзэгдэл байгаа. Ингээ үзэгдэл яадаг вэ гэвэл манай мантыг ингээ шоронд байгаа зүйлдэг. Манай мантыг ингээ амар бодлого ширцээ. Би илүүчтэй хүмүүстэй толдоод байна уу? Эсвэл миний мэдрэхгүй муудаад байна уу? Яагаад ч юм бэ бүгднтэй
болоод байна хаа. Би уушин газар тасисмнууд хийсэн толгойн шичдэг байна. Би анх удаага алд авч байгаа газар тулцсан бас хүн хамгаалж байсан болохоор сандарсан. Би ямар ч өрөвдөлтэй юм бэ? Тэгээ би илүү хурдан илүү анхааралтай байсан бол асуудлыг аль эрт шийдсэн байх хэрэгтэй байсан. Би ахаад бэлтгэлдээ орох хэрэгтэй бололтой гэж үйлчлэгээ. Надад туршлах хэрэгтэй. Би илүү хүчтэй байж ямар нэгэн нөхцөл байдал нуурахгүй хурдан хариу үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Би нууршгүй хүчтэй баган болох хэрэгтэй. Эхний энерги үүссэн бол сүүдэр, хоёрдугаар энерги дөрмийг өөрчлөн улмаар 10,000 гэр бүл болж гэрэл дэлхийг хөлдөн бүрхэх үед ганцхан сүүдрийг л би хариу барин үлдэнэ гэж манай мантрын бодлоор ихтэл манай мантрыг те хөөе тэр нь манай шинэ болон хишгэ хоёр байдаг. Шинэ те уулзаагүй удлаа шүү. Аль хэдийн 7 жил өнгөрсөн үү. Яараас нэшгэ те мастер мантах үнэхээр та байна. Би ингэж их би итгэж чадахгүй нэ. Манай хишгэгийн дотор бодлоор тэр үнэхээр амьд гарсан байна. Умардын тэнгэрлэг гэр бүлийн залгамжлагч мантаа умардын илт болж амьд байж 7 жилийн өмнө бидний өмнөний чөтгөрөд баталтанд орсны дараа зөвхөн тэр л бидний тэр өдрийн гутамшгийг ялагдтыг мэднэ. Хэрвээ хөхлөө холбооны төлөөлөгч бид энерги шүнд ялагдсан гэсэн үг харавал ямар эрүүл ухаан түүн биднийг даах билээ гэж ашигын бодлоо явдаг байгаа. Шинэ мантай мантахгүй муу зэвүүн авш амьд үлдэхийн тулд энэ олон жил нуугд байж гайхалтай юм гэж хэлээ да. Тэгээ манай хишгээтэй шинэ өнгөрснөө ингэж бодлоо. Мантхатай те өнгөрсөн гэж тулж байсан юм бодоо те. Тэр үед л жайл хитэнэ тулааны урлыг сурсан байж. Тэгээ биднээс нуусан байх. Тэсний мантаа мэдээж би амьд үлдэхийн тулд их хэрэгтэй байсан юм. Шинэ төөцөн миний хоёр нүдийг хуурч зүрхлэн гинэ гэсэн бодгооц. Чамд нэг л нүд байна шүү дээ. Амар даапалан байсан ч байна. Шинэ төөц. Моновш чамаас болж л миний дүү цоо өгсөн. Харамсал манай мантад өөцтэй харамсалтай байна. Гэхдээ яхаараа миний буруу гэдэг юм. Би чи чадваргүй байсан болоод түүнийг хамгаалж чадаагүй. Шинэгийн өнгөрсөн буюу дурсамжинд нь орж ирдэг. Аавантай түүнийг чамд юу хийж чадах зүйл гэж байна уу? Чи өөрөө дүүгч хамгаалж чадсангүй. Дүү чинь ямар ч улмөргүй алуулж байхад чи юугаа хийж байсан юм? Муу хэрэггүй намш. Миний агуу удам чам шиг арчаагүй хүү өсөн гэж итгэж чадахгүй нэг. Түүнхээр хогшаар юм. Гэж манай Шинэгийн өнгөрс хар бараанд турсан боочдөг байгаа. Шинэ гэсэн чи чимээгүй би наад амиг чинь ураад өгөх үү? Шоронд хоёр төгрөг хоёр жишээн талтай. Чи умард нутагта чимээгүй байх ёстой байсан юм. Яах гэж одоо гарч ирсэн юм. Амар уурлаа. Тэснээ шууд гинчтэй. Чи гай зовлонгоос өөр зүйл юу ч дагуулахгүй. Тэрээ бид умардын тэнгэрлэг бүлгэнд очиагүй бол ийм зүйл болохгүй байсан. Тэснээ шууд гинтэй зан өөрсөлдөө. Үгүй ээ. Чи энд ирсэн сайн хэрэг. Шинэвэн би чамайг хэдийн хэсэг болох болно гэж амар инегээл бандтай. Нэг зүйл хэлээ. Та хэдийг манайд ирэх гэсэн юм уу? Та нар өөртөө л дайрч ирсэн. Тэгсэн чи араас нь хишгэ маа шинэдтэй. Тайвшир. Түүнийг өдөөлтөнд автаж болохгүй. Одоо цаг нь биш гэж манай шинэдэлтэй. Надад итэг би боломж гарах юм бол түүнийг тайвшруулад явж бай. Гэж хэлээл манай шинэ явуулдаг хишгэ маа. Шинэтэй санаж яв би чамайг алах болно гэж манай мандрыг хэлж байна. Бодоога тийм манай хишгээтэй. Мастер мандах уулзааг удсан байна. 7 жилийн өмнө мастер шимийн нааш өөрчлөгдөөгүй болтой. Та өнөхөр умардын хилд гэж юу мастер мантаа гэж асуусан. Хүмүүс намайг тэгж дуудаад байгаа. Тэнд манай хишгийн бодлоор үргэлжилтгээ энерги шүн ахин гарч ирсэн болохоор олон хүн биднийг умардын тэнгэрлэг бүлийн устгах шийдвэрээр ярьсан. Шийдвэр байсан уу эсвэл гэж бодож эхэлж байна.
Гэтэ одоо умардын тэнгэрлэг гэр бүлийн залгамжлагч миний өмнө гараад ирлээ. Надад ямар сонголт байна вэ гэж бодвол нэгдүгээр сонголт түүнийг хөнөөх, хоёрдугаар сонголт түүнийг өөртөө талд оруулах, гуравдугаар сонголт түүнийг ашиглаж болно гэж ихэ бодвол тэ. Тэгээ гуравдугаар сонголт хамгийн бодит, хамгийн бүтэх магадaltaй сонголт юм байна гэж хишгийг бодвол тэнгуүттэй. Мастер манд та тэнгэрийг захихыг хүсэж байна уу? Асуусан чинь. Манд би өрдөөл амьд үлдэхийг хүсэж байна. Олон жилийн дараа ч энэ өөрчлөгдөөгүй. Гэхдээ амьд үлдэхийн тулд тэнгэрийг захирах хэрэгтэй бол би тэгэх болно гэж тэнгэрийг захирах болно. Тэгээс хэлдэг хишгээ. Харамсалтай юм. Тэгвэл би таны төлөө залбирахаас өөр юу ч хийж чадахгүй. Баяртай гэж боддог. Тэнгүүд дотоо те мандах чи албаар баригдсан бол та гэж хэлж харж байна. Шоронгийн харгалзагчийн дуудал те энэ хүнийг сулал гэсэн чинь шоронгийн харгалзагч нь юу чишээ би ахаад хэлэх ёстой юу? Урданд түүнийг сулал гэсэн. Харгалзагч нь гэхдээ байцаалтын салбар руу аль хэдийн тайлан явсан болохоор тиймээс надад таны хэлснийг хийх эрх мэдэл байхгүй гэж хэлсэн. Байцаалтын салбар руу тайлан явсан гинэ хэн гэж манай их гэсэн чи манай тэ эрдэнтэй ямар хөгийн цаг агаар вэ? Би яах гэж уухан болж байгаа гэж хэлвэ. Ганц юм уумаар л байна шүү ахахаа гэж энийг л хэлсэн чи. Шууд хишгээ манай эрдэнт 3 нүдэд эрдэнт 2 юм вол эрдэнт тэгж бодохгүй хоёр таарал. Тинчээ шууд тэ хишгээ маань гахал 3 нүдэнд эрдэнтийн жанвал яасан чи эрдэнт өөцөн ёо чи энд байна. Хэмбэ баруун алга гэр бүлийн залуу авахаа биш үү? Уулзааг удсан байна шүү. Төв тэнгэрлэгний шөнийн гудамж руу шилждэг байгаа. Шөнийн гудамжинд те 7 пагад тэнгэрийн нэг те нэг амар согтуу арх үзтэй. Хундаг өрөг, хундагон буулга. Агуу 3 цагиргийн гэр бүлийн хурдан шонхрын илт надаар яаж оролдол зөрхөлж байна? Чи үнэхээр өхмөр байгаа мó гэж архиндаас хатурцдаг халуурч. Гин та ардалт нэг бүл мэддэг сүүдэр гарч ирэл түүнийг олцлоод аваа явдаг байгаа. Тэгснэр энэ чавд дуустдаг байгаа. Дараагийн дугаар ер нь бол өдөрт нэг бичлэгээр явж байгаа болохоор нэг өдөр умар дийлтийг яриад нэг өдөр нано машины партуудыг ярьж оруулаа шүү. Тийм болохоор тий цувгаан дэмжиж өгөөрэй. Тэгээ бас миний алдаад утсчээ комментонд бэлдээд ингэ бичээд ингэ үлдээгээрээ тэгвэл ингэ дараа ч илүү найдвартай илүү чанартай бичлэгүүд орно шүү.